Шинжлэх ухаан тань мэдхүүн од мөндөр суваг танд хүрч байна. Уран зураг нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. Студид урлаг судлаач Машбатын Амина болон хөтлөгч Зула миний бие адилж байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр суваг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хост төлгөөнөөр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг маань үрждэг сар хариултаа хадгалын урамшууллын бүтээгдэхүүнээ зарласан байгаа. Худалдаа өвчлийн банк, Хан Баян зүрх хайрхны өвөрт, Хатан туулын өвөрт, цэвэр агаар цэнгэг усны ундрахтай газар сүндэрлэн босч байгаа Nova Nest Town event итгэн та бүгд түргэж байна. За өдрийн мэнд Амина. Өдрийн мэнд. За уран зураг нэвтрүүлгийн хоёлаа эхлэе. Ямар сэдвээр өнөөдөр ярилцах вэ? За өнөөдөр хэдүүлээ Помпеийн сүүлийн өдөр. Гэхдээ Оросын урлагийн уран биерийн анхны өдөр гэж бүр хоч маягийн зөвлөсөн Карл Брюлов хэмээх агва академист зурагчийн талаар ярилцсан. Помпеийн сүүлийн өдөр гэдэг зургаараа олонд дэлхийд танигдсан тийм зураач байгаа. Тэгээд яагаад ингэж том нэрлэж ийнэ гэхээр Карл Брюлов маань болохоор 1799-с 1852 оны хооронд амьдарч байсан буюу бас нэг их урт наслаагүй 53 наслсан ийм зураач байх нь л та. Тэгэхдээ Карл Брюлов маань болохоор Оросын урлагийн түүхэнд ерөөсөө эзэн хаанаасаа амьд ахуйда ялалтын одоо титэм болон алмаастай шигтгээтэй тийм бүгжийг яг гардан авч исэн тийм алтартай зураач гэдэг юм. За. Амьд ахуйд нь түүнийг үнэлсэн гэж ойлгох нь зөв. Тий. Ер нь урд нь хизээч Оросын урлагийн түүхэнд яг өөрсдийнхээ зураачийг тэгж үнэлжсэн зүйл байгаагүй байхгүй. Энд чинь ягаад тэгэхээр 1799 онд төрсөн гэдэг тэгж шүү дээ. Тэгэнгүүт тэрнээс өмнө болохоор за Орос чинь ингээд эзэнт гүрэн боллоо тий. Орос эзэнт гүрэн болохын тулд Пётр 1-р хаан бүр нийслэлийг нүүлгээд Санкт-Петербург руу аваачаад тэгэнгүүтээ Санкт-Петербургийг чинь Европ руу харах цонх гэж нэрлээд тий. Тэгэд мэдээж анх Санкт-Петербург гэдэг тэр эзэнт гүрний нийслэл болсон хотыг босгохын тулд бүх л Европын зураачдыг, архитекторуудыг бүгднийг нь авчирч исэн. Тэгэхээр нөгөө дөнгөж өөрсдийнхөө ардын урлагтай байсан энэ Орос зураач нар маань яалтчгүй Европын өрнийн урлагийн тэр бүх школоор бол явж суралцсан. Ийм учраас Оросууд яг нөгөө өөрсдийнхөө тэр урлагийн одоо нэг нүүр царай гэх юм уу, дүр төрх гэх юм уу тий, идентификац буюу ондоошлол гэж ярьдаг. Энэ өөрсдийнхөө ондоошлыг яг олсон гэж хэлэхэд хэцүү байсан. Ер нь л маш сайн Германы зураач нар, маш сайн Швейцарын зураач нар, маш сайн Францын зураач нар шиг болцсон яваад байсан байхгүй. Тэгвэл Брюлов болохоор ямар хуудас, яагаад тэр хүнийг те өнөөдөр Помпеийн сүүлийн өдөр гэдэг зургаараа алдартай. Гэхдээ энэ Помпеийн сүүлийн өдөр нь болохоор Оросын урлагийн уран биерийн анхны өдөр гэсэн гэж байгаа гэхээр одоо бид нар ондоошлоо олчлоо. Одоо бид нар яг ийм өөрсдийгөө үнэхээр Орос зураач ийм амжилтанд хүрлээ гэдгийг нүүр бардам тунхаглахад бэлэн болчлоо гэж бахархаж ирсэн. Тэгэхээр энэ зурагтай зэрэгцээд магадгүй Оросын дүрслэх урлагийн нөгөө сонгодог дэг сургуулийг олсон, бий болсон гэж ойлгож болох уу? Тий, ер нь бол яг цаг хугацааны хувьд ч тэр яг урд нь бол ингээд мэдээж Оросууд урлаггүй байсан биш, урлагтай байсан. Европодоос маш сайн суралцж байсан. Гэхдээ илүү хөрөг зургийн төрөл дээрээ илүү сайн суралцж бүр тэр 18-р зууны үеийн хөрөг зургуудыг харах юм бол даавны ширхгэн бүр мэдэгдээд бүр ингээд тий бүр тэр ямар нэгэн амтны үс нөмөрсөн байх юм бол шууд л ан хийгээд л тэр амтны үсийг шууд ингээд нөмөрсөн юм шиг л тийм мэдрэмжүүдийг төрүүлдэг зургууд бол байсан, маш нарийн байсан. Гэхдээ Брюлов яг урлагийн түүхэнд юу авчирсан бэ? Тэгээд түүний энэ зураг яг юугаар алтартай юм бэ гэдэг хэдүүлээ өнөөдөр харж үзэх нэ. За гайхалтай. Би энэ зургийг харсан. Тэнд ямар Питерт та бүр очиж үзсэн үү? Ямар мэдрэмж төрсөн? Юу яасан? Энэ зургийг би анх хэзээ олж сонссон бэ гэхээр би Монгол Улсын их сургуулийн гадаад соёлын сургуулийг төгссөн. Слав судлалын тэнхимийг. Тэгээ манай тэнхимд Галя гэдэг Оросын утга зохиол ордог багш байсан. Тэгээ багш маань бидэнд нөгөө утга зохиол, уран зохиол ярихын хажуугаар Оросын сон рэпний бүтээлүүдийг ч юм уу те ингээд Карл Павлович ингээд Брюловын бүтээлүүдийг би тэр багшаас анх олж сонссон байхгүй. Тэгээ анх багш маань Последний зэн Помпея буюу Помпеийн сүүлийн өдөр гэж энэ зургийг биднэрт ингээд энэ Оросын агуу зураач ингээд
үзүүлэгт нь би гайхалтай зураг байна. Тэгээд Помпей гэж хот галтуулан дарагдсан байна гэдгийг би эндээс олж мэдсэн. Таварлалтай. Тэгээд ой тоонд нөгөө үлдсэн байсан болохоор Питерд очихдоо яа харахгүй нөгөө багшаасаа сонссон. Уг нь бол уран зохиолын багштай тий. Гэтэл багшаасаа сонсон тэр зургуудыг бүгдийг хайдаг юм байлаа. Яг л нөгөө миний анх Оросын уран зохиол ч юм уу тий утга зохиол, дүрслэх урлагийн талаар олсон ойлголт мэдлэг маань тэр багшаас маань ирсэн учраас тэр бүгдийг яа харахгүй ингээд цагаан цаасан дээр нөгөө ингээд буулгаад авцсан. Тэгээд яг тэр зургуудаа хайсан. Тэгээд Русский музей дотор байсан уу? Тий. Тэр Русский музей дотор үтсэн. Русский музей дотор яг академийн заалууд гэд нэртэй 2 3 том заалууд байгаа. Том заал нь гайхалтай. Тий, яг тэр улаан хан бас айгүй сони мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Ер нь л их хвчлэг орон зургийг чинь цагаан хан дээр үздэг шүү дээ. Тэгээд яг тэр улаан хан цаанаас академист буюу энэ их хатуудыг жаягтай маш төгс өндөрлөгийг хайж байгаа алдах ирэхгүй тий. Яг тэр нэг юм нарийн зөв зураг гэж нэрлэгддэг. Яг тэр зөв зургийг бол үзүүлэхэд маш тохиромжтой тэр уур амьсгалыг нь бүрдүүлдэг тийм заал байгаа. За, гэхдээ хэдүүлээ эхлээд Карл Павлович Брюловынхаа нэгдүгээр зургийг найруулагч маань харуулад өгөөрэй. Дэлгэцэн дээр нэгдүгээр зураг буюу өөрийнх нь хөрөг зураг. За, энэ зурган дээр болохоор Карл Павлович Брюлов маань сая 1852 онд нас орсон гэдэг ч байгаа тийм. Тэгвэл 1852 онд нас орохоос өмнө 3 жилийн өмнө энэ одоо сүүлчийнхэн өөрийн хөргийг зураад өнгөрсөн байна. За энэ хөрөг зургийг харах юм бол арсны хувьд нэлээд бас нэг юм зэврүүн ногоонд өнгө шарлсан тийм ногоорсон яавч эрүүл арсны өнгө биш. Тэгээд Брюлов нэг улаан хамбан юм магадгүй арсан ч юм уу юм креслэн дээр тий нэлээд түшээд өөрийнх нь гар нь ч гэсэн нэлээд турсан, эцсэн, ядарсан байдалтай. Тэгэд маш юм ядарсан харцаар бид нар руу харж байгаа. Энэ бол ингээд шууд үзэгчтэй ингэж харцаар тулгарч ингэж харьцаж байгаа тийм зураг байна л та. Тэгэхээр энэ зургийг ингээд харахаар энэ зураач юу үзэж туулсан болоод яагаад ийм амар хүнд хэцүү санагдаж байгаа юм болоо? Ингээд энэ зургийг харангууд нэрэл нэг өвчтэй хүн, нэрэл нэг юм амьдралаас ядарсан. Гэтэ хэдий ядарсан гэхэд тэ үзэгчтэй бид нартай шууд ингээд амьд харилцаа үүсгэх юм зөрөгтэй бас шулуун юм харцтай. Харин тийм байна. Тэ өөрийнхөө сул дорой байгааг ер нь бол ингээд нэг үхлээ хартсан хүний царай шиг л надад харагдаад байна л да. Гэтэл тэр айцсан энэ бүгдээ ингээд хуалцгаас огт айгаагүй. Одоо ирээд сэргүүгээр гэж хэлэх нь хаашийн. Гэтэ яг л тийм байдалтай харагдаж байна. Тэгэхээр энэ дээр бол Брюлов маш тийм үнэнч өөрийнхөө тэр дотоод сэтгэлийн углуурааныхаа нэлээ нарийн нандин зүйлсийг биднэрт хэлсэн болов уу гэж бодож байна. За гэхдээ мэдээж юмыг дестаралтай нэхлий. Нэг дээр байгаа залуугийнх нь хөргийг хэдэл харъя. За Карл Павлович Брюловыг маань болохоор ер нь маш гоё залуу гэдэг гэсэн. Тэгээ Карл Павлович Брюловын одоо залуугийн хөргийг нь харах юм бол одоо энэ бол дөнгөж нэг 30 насны тий өөрийнх нь хөрөг байхгүй. Тэгээд тэгэнгүүт буурчгар алтан шаргал өстэй. Тийм их гоё цэвэрхэн цагаан царайтай нэлийн тэр эрүүл тий хацрынх нь бондгор байдал болон уруулных нь тийм төгөр байдал нь ч гэсэн нэлийн тийм их гоё амьдралын залуу насны амт мэдрэгдэхээр тийм гэж өөрийнхөө хөрөг зургийг зорсон байгаа юм л та. Тийм байна. Красавиц шүү дээ. Тий, красавиц. Нөгөө Анна Каренинагийн нөгөө хин шиг харагдаж байна. Алексей шиг. Ааха. Нөгөө Алексей юм блэ. Тийм тий. Яг л нэг юм Оросын зохиолууд дээр нэрэл залуу юм гоё язгууртан юм шиг тий нэг юм. Лермонтовын зохиолын дөрвөд ч гэсэн нэг иймэрдүү буржгар үстэй тэгээд нөгөө кавалер удам угсаатай шар үстэй тийм. Тий, яг ингэж тэгээд бүр үеийнх нь хүртэл Аполлон Белведерский боёо Белведерийн Аполлон гэж очилдог гэсэн байгаа байхгүй. Үнэхээр царайлаг, үнэхээр гоё тийм залуу гэдэг Белведерийн Аполлон гэж очилдог гэсэн. Гэхдээ манай Карл Павлович Брюловын амьдрал маань тийм амархан бас байгаагүй. За тэгэхээр манай Павл Брюловын
овог маань болохоор одоо бид нар Брюлов гэж ярьж байгаа. Өөрөө тэгж өөрчилсөн. Тэгэхээр яг анхных нь овог нь болохоор Брюло гэхгүй. Яг Брюло гэж нэг гэхээр гэр бүл нь ер нь бол Франц, Германы угшилтай. Тэгээд маш дээр үед яг Санкт-Петербург хот анх нэгдэж яхад л ер нь Францаас тэгж цугтаж улс төрийн нөхцөл байдлаас болж ингэж хурж ирсэн тийм гэр бүл. Тэгээд удам дамжсан байрмалчид, зураачид ерөөсөө Брюловын эргэн тойрондох бүх хүмүүсийг харахаар л удмаараа зураач, байрмалч архитекторууд. Александр Брюлов гэдэг ах нь байгаа. Ах нь бол мөн алдартай одоо Эрмитаж 1837 онд аимшигтай шатсны дараа Эрмитажийг дахин барихад одоо интерьер дизайны том үүрэг гүйцэтгэсэн байдаг ч юм уу. Исаакиевын сүмийг барихад бас архитектурын том үүрэг гүйцэтгэсэн байдаг ч юм уу. Ер нь бол энэ ах トゥ Брюлоноор болохоор аль нь маш алдартай. Гэхдээ Карл Брюловыг бид нар илүү сайн мэддэг юм л та. За тэгээд энэ ийм удам дамжсан урлагийн гэр бүлд төрж штэ. Тэгэнгүүт аав нь болохоор маш хатуу хүн байсан. Аав нь бас тодорхой хэмжээний нэр хүндтэй баримлч. Тэр чинь нөгөө дандаа гадаадаас хүний нөөцөө аваад байгаа үе юу штэ. Тэгэхээр ингээд Францын, Германы ийм үндэстэй болохоор маш алдартай. Тэгэнгүүтээ хүүхдүүдээ маш хатуу ерөөсө багаас нь л зураг зурулдаг гэсэн. Тэгээ зураг зуруулахдаа бүр яаж зуруулах вэ гэхээр Карл Брюловт бол бүр нин илүү хатуу хандчихсан байхгүй юу? Тэгэнгүүтээ чи хэрвээ энэ зургийг яг зөв зурахгүй бол чамд өглөөний хоол байхгүй, өдрийн хоол байхгүй. Тэгээд буруу зурлаа гэж бодоход аав нь зоддог байсан ба. Тэгэнгүүтээ нэг удаа бүр дандаа ингэ чихрүү нь алгаддаг. Тэгээд аав нь Брюловын чихрүү нь алгадаад хэнгэрэг нь хаагараад тэгээд насаараа дөлөө явсан байхгүй юу? Яг нэг талынхан чиг. Тэгэхээр энд бол нөгөө Брюлов сүлд нь өөрөө хэлсэн байдаг. Би тэр зөв зураг гэдэг байгаа зүйлийг одоо яг тэр илтсэн бүх юмны гүйцэтгэлийг ямар ч алдаагүй хэрхийн гэдгийг бол ааваасаа сурсан гэд. Тэр чинь хүүхэд юм чинь зодуулахаас мэдээж айж байгаа шүү дээ. Харин тийм байна. Бас амар юм хатуу байгаа юм л та. За тэгээд ингээд тухайн үед бол эзэн хааны тэр академид те Санкт-Петербургийн академид маш багаас нөхдүүдийг 7 наснаас нь авч болдог гэсэн. Гэтэ Карл Брюлов маань хайрцангуй бие муутай тийм хүүхэд байсан учраас 10 наснда академид гэхдээ шалгалтгүйгээр орсон байгаа юм. Яг тэр аавынх нь хатуу арга барил хичнээн харгисч гисэн. Ер нь л Брюловыг тийч хамгийн сайн, хамгийн онц сурахад бол тусалсан. Тэгэхдээ Брюловд нэг юм юу байсан аахгүй нэг юм зуршил гэх юм уу цаадах чинь ингээд өөрөө зодуулан барин байж зөв зурх ёстой гэдэг нэг тэр юм айцтай зуршилтай одоо тийм зарчимтай болцсон байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ ангийнхаа хүүхдүүдийн зургийг нь засаад өгчдөг гэсэн аахгүй. Ангийнхаа хүүхдүүд ингээд буруу зурж байгаа юм шиг санагдаад. Тэгэхээр тэр алдааг нь засчдаг. Алдааг нь засчдаг. Дандаа ангийнхаа хүүхдүүдийн алдааг засчдаг. Тэнгүүт нөгөө багш нар нь шоолоод та нар одоо явж Брюловоос тэр алтан мөнгөн медаль аваач. Наад чи алидийн ингээд хүнийг ингээд медаль өгөх хэмжээнд ингээд засаж янзлаад байгаа юм биш үү гэд. Жохон тэрэнд бол нэг тийм дуртай бол биш. Гэхдээ мэдээж Брюлов тийм яг тэр зурган дээр хийхтэй байгаад яг байсан ч гэсэн зургаа үнэхээр сайн зурдаг байсан нь үнэн. Тэгээ энэ зуршлан дараа нь хүртэл бүр ингээд хадгалагдсан байдаг хгүй. Нэг удаа бүр том болчоод найз дээрээ ингээд очиод тэгснэ ингээд найз дээр очисон чи найз нэг сарны хичээлөө нэг зураг зурсан байсан гинэ. Тэгээ тэрийг ингэж харж яснаа Брюлов гэртээ очиод орон зүгээр найзтайгаа зураач найзын дагуулзаад зураач найзынхаа сарны зурсан зургийг харчаад гэртээ очичоод унтчихдаггүй. Буруу зурсан байсан шүү дээ. Буруу зурсан байсан. Тэгэнгүүтээ маргааш нь очиод за миний найз чи сайхан унтчих. Би зургийг чинь дуусгаад өгье. Тэгээ дандаа хүний зураг дуусгаад өгчдөг гэсэн. Бүр тэр нь бүр юу болтсон нэг OCD гэдэг шиг тий. Бүр яг тийм байсан мөлий. Тэгэхээр Брюловын ер нь бүх зургуудыг нь харахаар маш сайн нарийн гүйцэтгэлтэй. Илэх техник гэж ярьдаг. Энэ нөгөө бид нар Ван Гогийн зургийг харангуут баахан лим будагнууд ингээл нялаал тий. Тийм будаг нь ингээд юутай хэвтэй, текстчертэй тэр нь бас нөгөө зургийнхаа нэг хэсэг болдог. Тэгэнгүүт манай энд бол ёстой тийм байж болохгүй. Яг академист, яг бүхнийг ингээд зөвөр зурдаг. Тийм бол зургуудтай бол байсан байгаа. За ингээд академид явлаа. Академид болохоор нөгөө эхлээд мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө. Мөнгөн медаль авч чадсан хүүхдүүд
алтан медалийн төлөө өрсөлдөнө. Хэрвээ чи алтан медаль авчиж чадах юм бол тухайн үед зураач нарыг дэмжих нийгэмлэг гээд улс төрчид, бизнесмэнүүд, хуульчид энэ төр гээд ер нь нэлээд олон төрлийн зүтгэлтнүүд болон бизнесийнхэн бүгдээрээ нийлээд нэг тийм нийгэмлэгтэй болсон. Тэгээд академик хамгийн онц төгссөн хүүхдүүд ч гэдэг залуучуудыг тэр чинь нэг 18 метрт төгсөж байгаа шүү дээ. Тэгвэл 6 жилийн туршид Европт үнэгүй сайхан явуулах, амьдруулах, судалгааны ажлыг нь хийлгүүлэх, зургийг зурулах тийм гоё тэтгэлгийг өгдөг байсан. Яг энэ бол өөрөө мөрөөдлийн тэтгэлэг байхгүй юу? Тийм байна. Тэгээ бүгдээрээ явж очиж ингэж тэр мөрөөдлийн тэтгэлгийн нийтлэг өрсөлддөг. За ингээд манай Брюлов маань болохоор 1-2 дахь зургийг гаргаад өгөх юм бол нарцисс гэсэн нэг зургийг зурсан байгаа. За магадгүй нарциссыг маань санахгүй хүмүүс байвал хин бэ гэдгийг манай зоологтлагч маань сануулад өгөө. Нарцисс ус маань эртний грекийн домгийн нэгэн баатар юм байгаа. Хосгүй гоо үзэсгэлэнтэй залуу. Тэр хосгүй гоо үзэсгэлэнтэй учраас түүнийг харсан хүн болгон түнд дурлдаг. Ир, им, бурхан, хүн ялгаагүй бүгд түүнийг дурлдаг. Гэтэл нарцисс маань хэнийг ч доодоггүй. Хэнийг ч хайрладаггүй. Өөрийг нь хайрлсан, өөрт нь дурлсан бүхнээс хэнийг нь сэтгэлээ эргүүлээгүй тийм залуу юм байгаа. Тэгээ нэг удаа нарцисс маань өөрөө ганцаараа ойд явж агаад булгийн усанд өөрийнхөө дүрийг хараад дурлцсан. Тэгэд өөрийнхөө харсан тэр дүрсэндээ дурлцсан тэрнээсээ холдож салж чадахгүй булгийн тунгалаг ингээ усан дээр өөрийнхөө дүрсийг харж хөвцээр агаад үсэн. Ийм эмгэнэлтэй одоо гоо сайхны туйл болсон тийм эртний грекийн домгийн дүр байна те. Тэгвэл энд нарциссыг Брюлов маань зурхтаа болохоор академид зурсан. Тэгээ академийн ажил дундаа хамгийн анхных нь ер нь бие даасан уран бүтээл гэж хэлж болно. За энэ нарциссийн зургийг бол дараа нь академид бүр үлгэр жишээ зургаар аваад энэ зургийг доотлын курсийнхан дагаж зурах ёстой гэж тэгжсэн байхгүй. Ер нь академид хүн зурах эрхээ олж аавна гэдэг чинь бас бөө алаан болно. Ягаад тэгэхээр академид ингэдэг байхгүй. Тухайн үед нэг 1 2 3 дугаар курст тусдаа програмтай биш. Зөвхөн ийм гипсний анги, хүн зурах анги, ургамал зурах анги гэнтергээ байдаг. Тэгэхээр хэрвээ чи гипсний ангийг төгсчих юм бол дараа нь ургамал зурах анги руугаа орж болоод ургамал зурах анги төгсчих юм бол цаашаа хүн зурах анги руугаа орж болох байхгүй. Гэтэл зарим хүмүүс гипснийхээ ангитай 8 жил явж болох байхгүй. Төгсөж чадахгүй ингээл тэгэхээр зарим хүмүүсийн хувьд бол 6 сарын дотор аль хэдийн хүн зурах анги руугаа орчиж болно. Тэгэхээр Брюлов маш гоё зурдаг, маш авьяастай тийм техникийн хувьд өндөр юм гүйцэтгэлтэй байсан учраас маш хурдан хэмжээнд ингэж хүн зурах төвшин дээр очиж байгаа юм. Хүн зурахтаа бүр нарциссийн энэ гайхалтай төгс бие хаа тэгэнгүүтээ энэ төгс бие хаан дээр нь яг ингэж улаан даав оруулж ирсэн байгаа. Энэ даавг бол бас нөгөө илүү нөгөө техникийг үзүүлэх гэж даавны тэр нуглаасыг хэрхэн гоё хийж чадах вэ гэдгийг үзүүлэх гэж. Тэгэнгүүт энд яг зөвхөн нарциссыг ч юм уу зөвхөн нэг юм нүцгэн натур зураад өнгөрчөж болох байсан бол энэ дээр яаж байгаа вэ гэхээр Брюлов арталт нь байгаль нэмээд байгаль зурч чадна. Хэрвээ та нар надаас утга хүсэж гинүү тэгвэл энэ амуурыг нэмчээ. Энэ амуур болохоор зүгээр нарциссыг шоглжоод яваад өгч байгаа байхгүй. Хаяа яваад өгч байгаа. Одоо ямар ч тийм дурлалын суманд зоогтоод ингээ ямар ч найдваргүй болчихж байгаа гэдгийг энэ хоёрын нөгөө зохиомжийн хувьд ингээд амуур нь цаашаага нисэж явж байгаа байдлаар ингээд харуулсан байх жишээ нэ тий. Энэ мэтчлээ ингээд ер нь бол аюу тийм мундаг авьяастай гэдгийг бол анханасаа баталж ирсэн аав нь ч тэрийг маш чанга хатуу хүсэжсэн. Академи гэдэг өөрөө маш чанга хатуу сургууль. Тэгэхээр их л тийм хатуу школоор явсан хүн гэсэн үг юм аа. За ингээд. За баярлалаа. Одоо хоёлаа өнөөдрийн нэвтрүүлгийнхаа ивент итгэгчтэй дурдъя. За эхний маань ивент итгэгч нь үрждэг сар хариултаа хадгалах бүтээгдэхүүнийг санал болгож байгаа Худалдаа хөгжлийн банк маань юм байна. За Худалдаа хөгжлийн банк маань 2025 оны 4 сарын 12-наас 5 сарын 13-ны хүртэл хариултаа хадгалахын үйлчилгээгээр олсон 25,000 төгрөгийг 2 дахин үржүүлээд 50,000 төгрөг болгон урамшуулж байгаа юм байна. За урамшуулалт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ гэхээр хэрвээ та Худалдаа хөгжлийн банкны харилцагч биш бол дэлгэцэн дээр гарч байгаа QR кодыг уншуулад CDB онлайн аппликейшнийг өөртөө утсан дээрээ татж аваад эхлээд харилцагчаар бүртгүүлэх юм байна. За одоо харилцагчаар бүртгүүлчихэд мэдээж өөртөө харилцах данснаа харилцах дансан дээрээ та Худалдаа хөгжлийн банкны Brita Visa болон Master картуудыг Bit болон Bit бус виртуал картуудыг захиалаад данстайгаа холбоно. За тэгээд мөнгө 6 болон түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данс нээх юм байна.
За ингээд та өөрийнхөө харилцах дансан дээр өдөр тутмын хэрэгэлдэг мөнгөө хийгээд Visa, Brito Visa карт болон MasterCard-уудаа картаар үйлчилгээ үзүүлэх байгууллагуудаар уншуулад явах хэрэгтэй. Тэгтээ та хамгийн чухал нь хариултаа хадгалах үйлчилгээг ашиглаад юу яах юм бэ шүү. Нөгөө дүнгээ бүхэлчлээд 1000, 2000, 3000, 4000, 5000 төгрөгөөр бүхэлчлээд одоо хариултаа хадгалах үйлчилгээнд бүртгэх систем маань аппликейшн ашиглаад тэрний яах вэ гэхээр хэрвээ та жишээ нь 2500 төгрөгийн худалдаа авалтыг карт уншуулж хийж байгаа бол та хэрвээ 1000 төгрөгөөр бүхэлжилсэн бол таны данснаас 3000 төгрөг татагтаад 2500 төгрөг нь танд үйлчилгээ үзүүлсэн байгууллагын данс руу ороод харин 500 төгрөг нь таны хадгаламжийн данс руу орох юм байна. За тэгэхээр энэ байдлаар та картаа харилцах дансан дээрээ авсан картаа уншуулах болгондоо таны цуглуулж байгаа хариултын дүн одоо 25000 төгрөг хүрэх юм бол энийг худалдаа үйлчилгээ банкныг удаад үржүүлээд 50000 төгрөг болгоо таны урамшууллын данс руу хийх юм байна. За тэгэхээр та мөн хэрэг худалдаа үйлчилгээ банкны харилцагч байж болно. Мөн адилаар та худалдаа үйлчилгээ банкныхаа TTB онлайн аппликейшн ашиглаад виртуал картаа үзгээд хариултаа хадгалах үйлчилгээг холбон харилцах дансаа өөрийн 6 болон түүнээс дээд сарын хугацаатай хадгаламжийн дансатайгаа холбоно. За тэгээд та аппликейшндаа шинээр нээж хэлбэр хоримтлал зэсийн хариултаа хадгалах үйлчилгээтэй холбох юм байна шүү. Хэлбэр хоримтлал гэдэг зэс байгаа юм байна. Тэрэн дээрээ хариултаа хадгалъя гэдэг үйлчилгээтэй нь холбоно. За урамшуул нь хизээ яаж орох вэ гэхээр даваа гараг бүрийн өглөө шалгуур хангасан харилцагчийн данс руу урамшууллын 50000 төгрөг нь орно. Таны 25000-ыг 2-оор үржүүлээд за тэгээ урамшууллын хугацаа маань 4 сарын 12-ноос 5 сарын 13-ыг хүртэл. За хэрвээ та худалдаа үйлчилгээ банкны салбар дээр очиод биеэрээ энэ үйлчилгээг аваад харилцах дансаа нийлгээд картаа захиалъя гэвэл худалдаа үйлчилгээ банкны дурын салбарт хандаад хэлбэр хоримтлал үйлчилгээнд холбогдох боломжтой байна. Та дэлгэрэнгүй мэдээллийг 18-1977 18-1977 мөн www.tdbm.cgmen/email веб хуудаснаас мэдээлэл авч болох юм байна. За өнөөдрийн нэвтрүүлгийг маань дэмжиж бид нартэй хамтран ажилладаг худалдаа үйлчилгээний банктай баярлалаа. Маш их баярлалаа. За манай Брило маань ямар ч байсан академид бол ингээд амар мундаг юм зурагч болсон тий. Хэдийн ер нь бол энэ дээрээ зогссон байсан ч гэсэн мөөгүйхэн нэг зурагч болчхоор байсан гэх тийм. Яг саяныхаа нарцисс гэдэг зургаар том алтан медаль гэдэг тэр академийн медалийг аваад тэгээд нөгөө нэг 6 жилийн турш Европт амьдарч болох салентай аялалдаа явсан. Маш гоё аялалдаа ингээд явж байгаа. За тэнд яаж явах вэ гэхээр 1823 он гэхэд ер нь тэгэхэр ч одоо 24-т үдээ Брилов маань Италид Ромд очиж байгаа. Тэгээд нэг жилдээ тэнцэн ингээд нэг юм одоо хянагч хүмүүстэй. Тэгээд тэр хүмүүс нь болохоор ерөөхдөө за энэ зураач нар маань үнэхээр зураг зурж гин үнэхээр яаж нээж гин гэд юу яана хянана. Тэрнээс гадна жилдээ нэг юм уу 2 удаа ч юм уу бас нэг тодорхой хэмжээний хугацаанд зураг буцаад яг тэр өөрийг дэмжсэн байгууллага руу явуулах хэрэгтэй байхгүй. За тэгэхээр манай Брилов маань болохоор Итали өглөө гэдэг зургийг явуулсан байна. Тэгээ үүнээс өмнө ер нь энэ Итали өглөө болон Итали өдөр гэдэг юм 2 зураг байгаа юм. Хос зураг. Тэгээд Итали өглөө гэдэг зургийг болохоор явуулахдаа Брилов маань ямар уран зургийн арга техник ашиглаж байгаа вэ гэхээр урдны зургууд нь бол нөгөө их гоё ингээл хувц мувцсан их нарийн гоё харагдаж байгаа гэж байгаа шүү дээ хөрөг зургууд. Гэхдээ тэр бол дандаа парадны гэж хэлэгддэг дандаа тийм хүнийг хамгийн өндөр гоёмсог тэгээ нэг юм албаны байгаа байдалтай ингэж дүрсэлдэг тийм хөрөг зургууд байсан бол Брилов маань Италид очиод нөгөө айгүй хүйтэн маш юм саарал Санкт Петербургээс амьдрал бүр ингээд годомж болгонд нь буцалж байгаа тэр Итали Ромд очиж байгаа байхгүй нартай тий нарлаг хийсэн. Тэгээ тэгэнгүүт ингээд нөгөө Бриловын хувьд болохоор Италид болж байгаа жижигхэн бүх зүйл болгон энгийн зүйлс болгон ямар гайхалтай байж болох юм бэ тэр нарны тоглолтын донд гэж харагдаж байгаа байхгүй. Тэгэнгүүт Брилов болохоор зураг гэдэг чинь зөвхөн юм хүйтэн тий албаны тийм байдлаар биш зүгээр өдөр тутмын ахын байсан ч гэсэн үзэсгэлэнтэй байж болох юм а гэд тэгээд Итали өглөө болон Итали үд гэдэг энэ 2 зургийг зурж байгаа. Энэ зургийг Итали өглөөгөө зурчаад тэр дэмжиж байгаа Общество поощрения художников гэдэг байгууллага руугаа явуулахад энэ байгууллага нь болохоор нэгдүгээр Николай хаанд тухайн үеийн эзэн хаанд
энэ зургийг үзүүлээд эзэн хаан бол манай Оросд ийм зураач байсан юм уу гэж бүр гайхаад тэгээд нөгөө хамгийн анхныхаа алтартай шагналыг бол өгж байгаа юм. Тэгээд энд нь урамшилсан Брюлов маань болохоор Итали өдөр гэдэг хос зургийг зураад буцаад явуулж байгаа. За Итали өдөр гэдэг хос зургийг зураад буцаад явуулсан чинь энэ зургийн талаар шүүгч Санкт-Петербургт хүлээж исэн одоо Санкт-Петербургийнхэн ч одоо нэг уран зураг гарсан ч тэр нэг дуур гарсан ч тэр нэг зохиол гарсан ч тэр ингээл хоорондоо цуглаал ингээл ярьцгаан штэ тий тэр язгууртнууд чи хоорондоо цуглаал энэ яг ямар зураг хийсэн бэ. Тэгээд ингэж урлаг утга зохиол ойлгодог хүрээллийнхэн Итали өдөр гэдэг зургийг бол тийм ч таатай хүлээж аваагүй. Одоо дэлгэсэн тэр та бүхэн харж байгаа ямар гэчин үзсгэлэнтэй гой зураг вэ. Энэ болохоор зүгээр л нэг өдөр тутмынхаа ажлыг хийж байгаа түрүүн бол ингээд тий өглөөнийхөө угаалгыг үлдчихэж байгаа Итали эмэгтэй байсан бол энд усан үзэмд түүж байгаа тэр Итали эмэгтэй байгаа тий. Гэхдээ тэр Итали эмэгтийн надад бол энэ эмэг нь ямар гоё юм бэ тий. Энд чи ганцхан тэр эмэгний нэг хөдөлгөөнөөр нэм эмэгтэйгээ ингэж тэгдэж дээшээ олж ингэж хөдөлмөр гаргаж энэ усан үзмийг түүх гээд байгааг ингээд харуулж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ингээд хацар нь улаа бутарсан юм баг зэргийн юм махтай тий ийм цагаан булбараа ийм танан сайхан арьс гэтэл энийг Санкт-Петербургийнхан болохоор юу гэж үзсэн бэ гэхээр за гой зураг байна гэхдээ хангалттай сонгодог биш байна. Хангалттай төгсжилсэн биш байна. Одоо ингээ 21-р зууны хүний нүдээр харахаар энэ чи хангалттай төгсчлөөд тэр үс мөсийг ингээ сайхан гөлжийлгөөд илээд зурцсан байгааз. Гэтэл тэр 18 дахь 19-р цааны хүмүүсийн нүдээр бол үгүй энэ нөгөө хитрхи энгийн байна. Хитрхи энгийн юмыг те тэр замбраагүй байдлаар юу даашинсан доош хуунсан байна. Хит их тарахтай байна. Яг тийм сонгодог тарах биш байна. Тэгээ хацар нь улаа бутраад энэ хүний чинь ингээд халууцж байгаа гэдгийг нь мэдэгдсэн байна гэх мэтчлэн ингэж л хүлээж авч ирсэн. Гэхдээ Брюлов болохоор шантралгүйгээр метрашгүйгээр маш олон Италийн тэр ахуйг харуулсан. Зүгээр л ахуйн аз жаргалтай жижигхэн акшнгуудыг харуулсан тийм зургуудыг зурж исэн. Тэгээд тэрний нэг нь таслагдсан болцоо гэд зураг байгаа. 4 дахь зураг. Йоо энэ бүр надад амар хөөрхөн зурагдаад. Энэ яагаад таслагдсан болцоо гэд тэгсэн бэ гэсэн чинь эмэгтэй ингээ ус авах гэж байгаа байхгүй юу? Тэгээд ус нь дүүрсэн байгаа байхгүй юу? Тэгээд энэ эмэгтэй зөвхөн хувинда ус авах хугацаанд л болцож өөр эрэгтэйтэй уулзах боломжтой. Тэгсэн чинь ингээд ус нь ингээд дүүрээд бүр ингээд асгараад байна шүү дээ. Тэгээд нөгөө нэг тэр балконы дээдлэлт болохоор одоо асрагч ихэн ч юм уу те хинийг одоо уурлаад үгүй чи одоо ус чи аль хэдийн дүүрсэн ба шүү дээ чи гэртээ ороод ирээч гэгээд. Тэгээд энэ залуу болохоор энэ хоёр хоёулаа ингээд маш гонхтой те буцах болсонд. Гэхдээ энэ залуугийн хажууд болохоор нохой байгаа. Энэ залуугийн чин үнэн зүрх сэтгэлийг харуулж байгаа. Ер нь өрний урлагт нохой гэхээр эрэгтэй эмэгтэй хүний хайрт орлолын үнэнчийн бэлэгдэл болдог. Тэгэхээр таслагдсан болцоо гэдэг. Энэ минийстэй бүр тийм байна. Айгүй тийм нарлаг те ямар гоё Неаполь үзэм төөж бүсгүйгээд бас нэгэн юм зураг байж болж байна. За ямар ч амьдралын сайхныг ингээд Брюлов маань гайхаад энэ бол нөгөө зураг ачуулганы мөрөөдөж болох тийм зам те 6 жилийн туршид Европ, Италид тэгэл Италийн энэ сайхан нарлаг зүйлсийг дүрслэл тэгж жагаад Брюлов маань нэр алтран ихсэж байгаа. Тэгээд ерөөхдөө язгууртнуудын хүрээлэл рүү бол орсон байгаа. Энэ үед болохоор Самуэлова гэдэг маш алдартай баян тансаг хинээс ч хараат бус гэдгээр алдартай тийм гүнтэн эмэгтэй байсан. Ер нь энэ үед бас эмэгтэй хүн хинээс ч хараат бус байна гэдэг их хэцүү шүү дээ тий. Гэтэл энэ болохоор яг Самуэлова маань тийм өөрийнх нь гарал нь бас би одоо андуурч магадгүй гэхдээ ямар ч Европын үндэстэй. Тэгэхээр Европын, Италийн болон Оросын зураач нарыг бүгднийг нэмждэг. Айгуу тийм том меценат эмэгтэй байхгүй. Тэгээд энэ меценат эмэгтэй болохоор Карл Брюловтай хайр дурлалын харилцаатай болоод тэгээд Карл Брюловыг язгууртнуудын хүрээлэлд оруулаад Карл Брюловд бол хизээч захиалга тасардаггүй. Байнгын мөнгөтэй байдаг. Тэгээд энэ бүсгүүдээ болохоор ямар хайртай вэ гэдгийг нэг хөргөөр харуулсан байдгийг.
Самойловагийн хөрөг гэдэг хөрөг байгаа. За энэ хөргийн нэр нь болохоор Багтнаадам гэж байгаа. За мэдээж яг энийг бол нөгөө парадны буюу ийм сонгодог гойчилсан хөрөг гэж нэрлэдэг байгаа юм л да. За ийм сонгодог гойчилсан тэгээд албаны ийм хөргөн дээр болохоор ном ёсоор академист дэг жаягаар заавалчгүй ямар нэгэн грекийн, ромын сонгодог барилга байх хэвээр. Тэгэхээр арталтанд сонгодог барилга харагдчихээн. За тэгээд заавалчгүй ямар нэгэн бэл бэнжинг харуулах хэмжээний сүрийг үзүүлэх хэмжээний тийм тайзны маягийн хөшиг байх хэвээр. Тэгэхээр энэ дээр улаан хамбан хөшиг харагдчихээн. Тэгснэ гүнтэн эмхтэй урталт нь нэг тийм сони 90 хувцастай байгаа юм. Тийм байна. За тэгээ энэ гүнтэн эмхтэй болохоор өөрөө хизэж хүүхдтэй болж байгаагүй. Зөвөр Помпеийн сүүлийн өдөр гэдэг дуурийг зохиосон Пачини билүү тий? Пачини. Тий, Пачини гээд хөгжмийн зохиолчийн охтуудыг өсгөх одоо өсгөё гэд өөр дээрээ өргөж авсан. Тэгэхээр тэр охинтой цуг байгаа. Тэнгүүд энд нэг яг юм хоёр өөр насны тий нэг нь дөнгөж амьдралаа эхэлж байгаа нэг бяцхан эхэлж чамжаагүй гэмээр бяцхан охин нөгөөх нь болохоор яг ингээд эд амьдралыг туулж байгаа насны ийм бүсгүй хоёрыг ингэж дүрслэхтэй хувцсыг нь болохоор нөгөө Багтнаадам гэдэг сэдвийн дагуу айгуу тийм ирэмэр гэхдээ гүнтэн гэдэг нь мэдээж энэ уян гэдэг амтны арьсаар ингээд харуулж байна л та. Тэнгүүдээ энэ бол Самойлова гэдэг тэр хайртай бүсгүйхэн хөрөг. Энэ Самойлова Багтнаадмаас явж байгаа юм. Тэгээд бага ингээ гартаа барьсан. Тэгээд харцных нь хувьд бол энэ эмэгтэйд Багтнаадам сонирм биш байгаа. Маш өөр зүгээр харсан байна. Энэ нүгээр манай Брюлов юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр энэ эмэгтэй бол ерөөсөө газрын тэр зугаа цэнгэл ч юм уу энэ газрын хүн ерөөсөө биш шүү гэж нөгөө бурханчилж дахин тэр хайртай эмэгтэйгээ дүрсэлж байгаа хэрэг энэ Багтнаадам энэ ахуйн зүйлс бол энэ миний хайртай бүсгүүд огт хамаагүй маяг. Үнэхээр одоо нөгөө тэнгэрийн дагна гэдэг бол тэнгэрийн дагна юм байдаг шүү гэд. За ингээд хамтран ажиллагч нараа зарлаа. За баярлалаа, гоё бүтээл байна тий. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань хоёр дахь хамтран ажиллагч бол хотын зүүн чиглэлд баригдаж байгаа Nova Nest Town House хотх юм байна. За орон сууц туслангийн хэрэгцээг нэг дорн шийдсэн 4 улиралд амьдрах хаус хотын захиалга авч байгаа юм байна. Орон сууц тусны хоёр тустай байх нь одоо шаардлагагүй болоод шүү дээ тий. Хотын төвд орон сууцсандаа амьдраад хотоос гарахаараа амралтын өдрүүд 100 ч юм уу тий туслан дээрээ байдаг. Гэтэл нөгөө хотынхоо одоо бухимдал, стресс, замын хөдөлгөөн, агаарын бохирдол, орчны бохирдлыг бодвол уг нь бол туслан дээр амьдрмаар байдаг. Харамсалтай нь тусланд биднэрт хэрэгтэй байгаа дид бүтц байхгүй байна. Сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн үйлчилгээ ч юм уу тий хамгийн наад захын үйлчилгээнүүд байхгүй учраас яа харахгүй тий ингээд дунд нь гацчихад байгаа бид нар. Гэтэл Nova Nest 5 маань Улаанбаатар хотын зүүн хэсэгт. За тэгээ Улаанбаатар хотын төвөөс бол ерөөсө 40-50 минут яваад орох боломжтой. Дүнжин гарын уулзар руу 15 минут дахиад офицеруудын ордны уулзар руу 20 минут яваад орох боломжтой тийм газар Гачууртад. Гачууртын хар усан дохоо гэдэг газар Хам Баян зүрх уулын өвөрт хатан тулын ингэр дээр цэнгээг агаартай цэвэр усны ундраг болсон газар Nova Nest гэмэх 5 нотгоноо босгож байгаа юм байна. За хотгоны 1-р ээлжинд 2024 оны 5 сард баригдаад тэгсэн бөгөөд 1 жил хүрэхгүй хугацаанд бүрэн ашиглалтанд орсон бөгөөд шинэхэн орсон суугчтай хүлээн авч эхэлж байгаа юм байна. Нүүж ороход бэлэн 206 м2 single house, 131 м2 town house-ыг хүлээж байгаа юм байна. За ер нь бол одоо зөвхөн таун хотгон чиглэлгүй Улаанбаатар хотод баригдаж байгаа орон сууцнууд хүртэл ер нь бол хугацаанд ашиглалтанд орно гэдэг бол маш ховор болсон харамсалтай. Хугацаанд ашиглалтанд орно гэдэг чинь маш чухалтай хүмүүс өөрийнхөө амьдралыг санхүүгээ төлөвлөх боломжтой. Гэтэл Nova Nest 5 маань 1-р ээлжээ хугацаанд нь ашиглалтанд оруулсан юм байна. Тэгээ одоо содгон маань эрчим хүчний хэмнэлтэй дулаан алдагдал багтаа бөгөөд тийм учраас эко хотгонтэй дулаан алдагдaltaгүй эрчим хүчний хэмнэлтэй гэсэн сертификат авч чадж байгаа учраас төрийн банкны ногоон зээлд хамрагдах боломжтой юм байна. Мөн орон сууц, автомашин оролцуулах буюу бартер оролцуулах боломжтой. За ногоон зээлэнд ер нь бол хамгийн бага хүүтэй. Ипотекийн зээлийн дараа орох хамгийн бага хүүтэй зээлгэж болно. Ямар тохиолдолд олгодог вэ гэхээр ер нь бол урт хугацаатай. За тэгээ эрчим хүчний хэмнэлтэй агаарын бохирдол ч юм уу те агаарын бохирдол орчны бохирдолд хувь нэмэр оруулахгүй байгаа байгаль дэлтэй технологиг те байгаль дэлтэй түшиг ч юм ашиглаж байгаа тохиолдолд ийм орон сууцуд өгдөг зээл. За тэгэхээр Nova Nest Town дээр
ногоон зээл авах боломжтой. Сарын 1.2% хүүтэй 500 сая хүртэл төгрөгийг зээл олгогдох бөгөөд 20 жилийн хугацаатай зээл юм байна. Тэгэхээр энэ маш бага хүүтэй урт хугацаатай зээлэнд хамрагдаад Улаанбаатар хоттой ойрхон хэрнээ цэвэр агаартай цэнгэг устай газар орон сууцтай өөрийн гэсэн хувийн байшинтай мөн таун хаустай болох боломжтой юм байна. За хотхны 2 дугаар ээлжийн барилганд баригдаж эхэлж байгаа бөгөөд урьдчилсан захиалга өгч буй захиалагчдаа хамгийн хямдун уян хатан төлбөрийн нөхцөлийг санал болгож байна. Урьдчилгаа төлбөртөө автомашин орон сууцаа оролцуулан тооцоод үлдэгдэл төлбөрөө хувааж төлөх боломжтой. Компани хүүгэл лизинг хамрагдах боломжтой. Мөн ногоон зээлд хамрагдах зэрэг хамгийн боломжит үн төлбөрийн нөхцөлийг санал болгож байгаа юм байна. За Nova Nest хотхон нь Хам Баян зүрх уулын өвөрт хатан туулын хөвгөөнд цэвэр агаар цэнгэг усны ундраг болсон гачууртын хар усан тохоо гэдэг газар сүндэрлж байгаа юм байна. Монгол шилтгэний хөрөхгүй наад талд нь юм биш үү. Хужир болон зөрөөд гачууртын эхлэл хэсэгт юм байна. 100% засмал замаар холбогдох боломжтой хотын төвөөс ердөө 16 км-ийн зайтай юм. Орон сууцны хотгон баригдаж байгаа юм байна. За та Nova Nest таавны борлуулалтын албатай холбогдохыг хүсвэл 72 72 06 тэгтэг 72 72 06 тэгтэг мөн Nova Nest таавны Facebook хаягаар Nova Nest Town гэд ороод мэдээлэл авах боломжтой байна. За өнөөдрийн нэвтрүүлгийг маань ивент итгэж байгаа Nova Nest Town хотгондоо баярлалаа. За маш их баярлалаа. За ингээд бид хэд маань Бриловтойгоо цуг Италид байгаа. За Карл Бриловтойгоо цуг Италид байгаа. Тэгээд Самуэлова хэмэх гайхалтай гүнтэй эмэгтэйд дурлсан. Тэр эмэгтэйгээс бас дэмжлэг авдаг байсан. Тухай ярьлаа. Тэгээд ер нь Бриловын бүх зурган дээр бараг Самуэлова байдаг гэж хэлж болно. Ер нь тийм үү. Бүр ингээд үнэхээр Самуэловатай маш их хайртай. Ингээд өөрөө 1827 онд хамгийн гүрхэн алдартай Помпеийн сүүлийн өдөр гэдэг зургаа яг Помпейд очоод тэр сүрсэн галтууланд автагдсан тэр хотын археологийн олдруудыг үзээд үзснийхаа дараа зурж эхэлсэн байна. Яг энэ үед ингээд амар ойр орхон хугацаатай нөгөө Пачини чинь дуурай бичиж байгаа юм байлээ. Бас нэг Английн би одоо нэрийг сандгүй утга зохиолч маань яг тийм том роман бичиж байгаа юм байлээ. Карл Брюлов болохоор ингэж уран зураг зурж байгаа байхгүй. Тэгэхээр тэр үед угаасаа яг Помпейг нээж илрүүлээл те. Тий. Помпей чинь 1500 жил дарагдсан байсан. Хот яг тэр үед дөнгөж ер нь бол нэгдэл олонний анхаарлыг татж эхэлжсэн юм байна л да. Тэгэнгүүт хамгийн гоё юм нь Помпей хот чинь нэгдэхтэй яг юм хэлдэг байгаа шүү дээ. Помпейчуудад өөрсдөд нь бол юм нэлтэй явдал. Түүх судалж байгаа бид нарт сайн явдлаа гэдэг. Яагаад вэ гэхээр ингээд галтуулын лаваас болоод тэр маш олон зүйлс эвдрэлгүйгээр зүгээр л өмнө доор ингээд хамгаалттай дарагдаж үлдсэн байгаа тий. 4-6 метрийн одоо зузаантай галтуулын лав тоосонд дарагдсан байсан гэж байгаа. Тэгэхээр тэрийг ингээд эргүүлээд малтад ухаад үзэнгүүт яг өчигдөрхөн юм шиг бүр нөгөө эртний латин хэлээрээ тий welcome боёо тий welcome гэж бичсэн тэр үүднийх нь мозаикууд хүртэл хадгалагдсан байдаг гэдэг ч байгаа. Тэгэхээр энэ шууд цаг хугацаагаар аяльчихж байгаа юм шиг мэдрэмж авч байгаа юм тий. За тэгээд Помпей маань энэ Карл Брюлов маань Помпейийн сүүлийн өдөр гэдэг энэ зураг зурхтаа болохоор яг академик дэх школын дагуу түүхэн зургийг зурхтаа их тийм монументал том байдлаар олон плант зураг буюу 1 2 3 дугаар план гэж хувааж авсан байгаа юм. За яг хэдүүлээ ингээд энэ зургийг харангууд шууд анхааралт бол энэ уугур амьсгал эхлээд анхны харцаар ингээд энэ маш олон хүмүүс байгаад энэ хооронд юу болоод байгааг нь мэддэхгүй харцгансан юм олон тийм сэтгэл төрж магадгүй. Гэхдээ хамгийн арын планыг харах юм бол ерөнхийдөө энэ горизонт буюу яг энэ хөндлөн газар тэнгэрийг холбосон энэ холбоосын яг тэг дунд нөгөө галтуулт дэлбэрж байгаа дэлбэрэхтэй ямар аимшигтэй тэр улаан өнгөтэй болох уу тий ийм галт улаан өнгө тэр галт улаан өнгөн дээр ийм цахилгаан цагж байгаа. Тэгээд энд им чичиргээтэй маш их имх замбраагүй яг тэр эмгэнэлийн мэдрэмжийг өгөхийн тулд болохоор яг тэр дээрээс тэр Ромын бурхтынх нь хөшөө ингэж хэрхэн унжаа байдлыг бол ингэж нэлийн харын планууд руу оруулж өгч ингэж дүрсэлсэн байгаа юм. За ингээд баахан ингээд
анх харахад бол шууд сүрж байгаа хот гэдгийг нь ойлгомжтой тий. За ингээд баахан олон ар зайсан хүмүүс гэдэг тэнгүүд бид нар нэгдүгээр план буюу зургийн хамгийн урталт дүрслэгдэжсэн байгаа зүйлсээр орно. Ер нь бол энэ зургийг зүүнээс нь баруун ч уншиж болно, баруунаас нь зүүн ч уншиж болно. За хэдүүлээ баруунаас нь зүүн уншиж эхлэе. Энэ зураг дээр эн чинь академист, сонгодог, тэгээд юмыг хамгийн төгс байдлаар харуулж байгаа буюу юу руу хүн төрөлхтөн тэмүүлэх ёстой вэ гэдгийг бидэрт зааж өгж байгаа хэв маягтай зураг. Тэгэхээр сонгодог урлагт юу руу тэмүүлэх ёстой вэ гэхээр хайр гэхдээ хайр дундаа өөрийгөө золиослох хайр байхгүй. Тэгэхээр энэ дэр маш олон төрлөөр өөрийгөө золиослж байгаа хайрын талаар гарч байгаа. Баруун талаас нь уншаад эхлэх юм бол дүнгэж гэрэлсэн тий. Угаасаа гэрлэлтийн титэмтэй энэ бүсгүй энэ хотын энэ аимшигтай нөхцөл байдлыг дийлж чадахгүй шоконд ороод ухаан алдаад унтсан байгаа. Өөрийнх нь сүт залуу нь болохоор яадаг ч байсан хайртай эмэгтэйг орхихгүйгээд ухаан алдсан тэр чигээр нь гэд аваачиж байгаа. За яг тэгвэл тэр зургийн баруун талаас энэ хосуудын хажууд хэн байна гэхээр аль хэдийн ингээд газарт унаад суулчихсан хижил настай эмэгтэй өөрийнхөө хүүг үгүй ээж нь ингээд хурдан гүйж чадахгүй ядаж чи аврагт гэхт нь хүү нь болохоор хайртай ээжээ хизээч орхихгүй гэд ерөөсө орхихгүйгээр заавалчгүй авч явахаар шийдэж байгаа. Энийг нөгөө юу баг Плиний үлээ Тацит үлээ ямар ч байсан яг энэ Помпей дээр байсан хоёр түүхчийн нэгийг нь гэж үздэг юм байл. Тий яг нөгөө би Тацит дээр хин дээр байдгийг яг мартчих. За тэгээд цаашаа хэдүүлээ баруунасаа зүүнлүүгээ ингээд явах юм бол Ромын сенатын маягийн хувцастай. За ууг нь бол цагтаа бол хотыг удирдахжсэн байх боломжтой, нэлийн эрх мэдэлтэй байсан боломжтой хижил насны эрэгтэй даанч бас энэ нөхцөл байдалд итгэж чадахгүй өөрийнх нь хот нурж ийна, хот галтуулд автж ийна гэдэг чинь өөрийнх нь амьдрал гэхээс илүүтэй ер нь эрх мэдэлтэй хөрөнгө бүх юм байхгүй болж байгаа гэдэгтээ эвлэрч чадахгүйгаас болоод галзуурлын байдалтай болцсон байгаа тийм аавыгаа их оромж хоёуг дуулахтай магадгүй дайнаас дөнгөж хурж ирсэн тэр хүн өсвөр насныхаа жоохон хүүтэй цуг ингээд аавгаа яадаг ч байсан гарганаа гэд. Яг энэ зургийн баруун талд бол дандаа ингээд нэг аварж байгаа тийм юм золиослох хайрын тухай бол дүрслэгдэж байгаа. За зургийн төв хэсэг яг бодитоор үзэхээр энэ амар шууд ингээд нүдэнд тусдагтай амар харагддагтай энэ хэсэг бол за энэ хэсэг дээр бол ингээд аль хэдийн нас орчихсан их хүн энэ их гэрээсээ ямар нэгэн юмнуудыг ингээд авсан байна л та. Энэ яг бодит бас археологийн олдрууд байдаг шүү дээ. Цогцснуудын тий гартаа юм алтан бөгж мөгжөө ингээд барьж марцсан. Энэ донд болохоор нөө түлхүүр байдаг байхгүй юу? Өөрөөр хэлбэл ингээд алт мөнгө авахаасаа гадна түлхүүр авсан байна гэдгийг арайч тэр хотыг сүрчин гэдэгт итгээгүй. Эргэж ирнэ гэж. Тий эргэж ирнэ гэсэн тэр нэг найдар. Гэтэл аль хэдийн эргэж ирэх найдаргүй хүүхэд нь тий би энэ бүхэнд буруутай гэж юу гэсэн харцаар бидэрлээ харж байгаа юм л та. Яагаад би энэ дунд ингээд тий нүгэлж үлдэж амжаагүй байж ингээд намайг ингээд шууд ингээд энэ шудрах ёс гэж юу гэж ингэж харж байгаа юм шиг тийм харцтай хүү. За ингээд зургийн зүүн тал руугаа хэдүүлээ явлаа. Төв цэгээс нь зүүн тал руугаа явангууд гэр бүлээ хамгаалж байгаа аав, хүүхдүүдээ хамгаалж байгаа ээж. За тэдний артталт болохоор баахан зан үйлийн шинж чанартай зүйлсүүдээ барьсан онгоштой шашны одоо бөө гэж хэлж болохоор тийм хүн байгаа юм. Тэгэнгүүтээ яг тэр бөөтэй эсрэгцүүлээд Карл Брюлов маань болохоор христийн шинтэй хүн байсан тий. Тэгэнгүүт зургийн зүүн талд өнцөгт болохоор нэг их хоёр хүүхэд охиноо тэрсэн байгаа. Энийг бол бас нэг Вера Надежда Любовь София гэдэг одоо их гурван хүүхэдтэй их гигантны дүрийг ийшээ оруулсан байж магадгүй. Гэхдээ ямар ч тач христийн шний загалмай зүйлсэн өвгөн ламтай цуг одоо нэгэнтээ хэрвээ үхэл ирэхээр бол залбирч байгаад өхье гэдэг тэр өгүүлэмжийг хэлж байгаа. Тийм байдалтайгаар ингэж энэ гэр бүлийг бол дүрсэлсэн байгаа юм. За ингээд тэгэхээр нөгөө нэг христийн шинтэй хүмүүс чинь үхэлд тэгж хандахтаа ингээд одоо болох ёстой бол болох ёстой юм байна гэж нөгөө айцгүйгээр хандж чадна гэдгийг бас энэ дэр харуулсан байгаа. Тэгвэл энэ дууг нь гарцсан тий цаашаа гарах гад шатаар ингээд дээшээ өгсөн.
За ингээд шатаар дээшээ өгсөнгүүт ингээд хаашаа явах гэж байгаагаа мэдэхгүй маш олон юм хоорондоо түлхэлцсэн ийм хүмүүс дунд хамгийн арталт Карл Брюлов маань өөрөө яг тэр нэг аргашаага харсан байгаа хүний арталт Карл Брюловын түрүү нөгөө хэдүүлээ залуу насных нь хөргийг харсан шүү дээ. Өөрөө яг толгой дээрээ хайрцагтай баахан зургийн хэрэгслүүд тавьсан. Энэ өөр юм уу? Хөрхө нөгөө зураач хүнд алтан мөнгө ерөөсөө хэрэггүй нөгөө хөрхө зургийн маань хэрэгслүүд л байж юм бэл. Тэгээд Брюлов болохоор харцсан энэ бүх хүмүүс ингээд яах вэ гэд тэр айцтай авцсан харцтай хахад Брюлов болохоор зураач хүний галзуу нүдээр би энэ галтуулын дүрслэх вэ? Энэ өнгийг яаж гаргах вэ гэж харж байна тийм. Энэ өнгийг энэ аянга цахилгааныг те яг тэрийг тэгэхээр энэ дээрээ л тунхагласан байгаа юм л та. Ер нь зураач хүний хувьд хичнээн том захиалга аваад хичнээн юм байсан ч гэсэн хамгийн чухал нь бол ер нь бол ингэж амьдралыг байгаагаар нь үзүүлж амьдралыг гоёчилж сонгодог урлагаар агуу төгс өндөр тэр оюун санааны зүйлсийг өгөх юм аа гэж чухалчилсан байгаа юм. Тэгээд яг хэдүүлээ цаг үлдээг өгч хэлэх үү? Яг эхнийхээ зураглал буцаад ороод харахад Помпеийн сүүлийн өдөр Карл Брюловд маш том триумф ялалтын хэмжээнд те өөр ямар ч өрсөлдөгч байхгүй юм шиг хэмжээнд алдар нэрийг авчирсан. Маш олон захиалгуудыг авчирсан. Гэхдээ Помпеийн сүүлийн өдөр шиг хэмжээний дээд түвшний уран зургийг дахиж хизээч зурж чадаагүй. Тэгээд өөрийнх нь хэлсэн үг байдаг. Зураач болгон язгууртны хүрээлэлд орчих юмсан гэж боддог. Гэхдээ тэр язгууртны хүрээлэлд орохороо хоосон ангал руу ундаг гэдгийг ойлгодоггүй гэд. Магадгүй хит их алтар нэр хүнд өөрт нь хэрхэн нөлөөлсөн бэ гэдгийг энэ үгсээрээ хэлсэн байж болох юм. Тэгээд Брюлов маань Исаакиевын сүмийн 800 м² маш том тэр бөмбөр оройг дотроос нь будаж явахдаа нэлийн хүнд өвдөөд тэгээд хэдий Итали руу явж эмчлүүлсэн боловч 3 жилийн туршид би нэх муу байжгаад нас барсан ийм зураач байна. Баярлалаа Амина. Маш гоё бүтээл тайлбарлаж өглөө. Маш гоё уран бүтээлчин талаар биднэрт мэдээлэл өглөө. За энэ бол шинжлэх ухаан танин мэдхүү од мөндөр суугийн уран зураг нэвтрүүлэг байлаа. Нэвтрүүлэгт маань урлаг судлаач Машбатын Амина, хөтлөгч Мөнх Цусмын бий ажиллаа. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр суваг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 107 хост төлөөнөөр хүрлээ. Өнөөдрийн нэвтрүүлгийг маань үрждэг сар хариултаа хадгалахын үйлчилгээг санал болгож байгаа Худалдаа хөгжлийн банк, Хан Баян зүрх хайрхны үрд хатан туулын хөвөнд цэвэр агаар цэнгэг усны ундрахтай газар сүндэрлэн босч байгаа Novanes 5 нэвэнд итгэлээ. Баярлалаа Амина. Дараагийн нэвтрүүлгээрээ уулзъя. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 942 30 15 15 942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.